Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Амжилт, ялалт, амьдралын нэгэн түүхийг өгүүлдэг энэ удаагийн нэвтрүүлэгтээ бид Төв аймгийн Батсөмбөр сумын уугуул аймгийн дэд засуулцолтой бүхийн тайлбарлагч Шинэхүүгийн Мэнд баярыг урьж оролцууллаа. Тэрээр Солонгос улсад 6 жил ажиллаж амьдарч байх хугацаанд үндэсний баяр наадмаа жил бүр санаачлан зохион байгуулахад эдэг санаачлагтай оролцдог төдийгүй цол дуудаж бүхийн тайлбар хийдэг Солонгос улс дахь Цорганц Монгол залуу байлаа. Түүнийг наадмын талбайд бол улаан дээлт мэндэ гэдгээр харин ажлын талбарт барилгын мэндэ гэдгээр нь монголчууд маань андахгүй. Манай нэвтрүүлгийн зочин бол элэг нэгт олон монголчуудаа тус дэм болдог. Итгэлтэй олонний хайр хүндлэлийг хүлээсэн залуу юм аа. Ингээд зочныхоо ажил үйлсээс хамтдаа сонирхъя. Манай нэвтрүүлгийн онцлог нь Солонгос дахь монголчуудынхаа үзэл бодол, дуу хоолой, өнөө хүртэл хийж бүтээсэн ажил үйлс, амжилт бүтээл, алдаа оноо, амьдралын баялаг түүхийг гэрчлэн мөнхөлж, үзэгчид та бүхэндээ үлгэр жишээ болгон, урам зориг өгч, сургамж болгон, туршлагаас нь хуваалцах сонирхолтой яриаг өрнүүлдэг. Монголчууд бид бие биенээ хайрлан ойлгож, бусдын сайн сайхныг хүлээн зөвшөөрдөг, бие биенээсээ суралцаж, бие биенээ дэмждэг, эерэг хандлага, эерэг сэтгэлгээг улам хөгжүүлэн түгээх зорилгоор энэхүү нэвтрүүлгээ хийдэг билээ. Олон мянган хөдөлмөрч, бүтээлч, оюунлаг монгол залуучууд маань Солонгос улсад ажиллаж амьдардаг. Тэдний дотор ИСА буюу айл нүүлгэлтийн ажлыг хийдэг залуус маш олон. Солонгосын айл нүүлгэлтийн зах зээлд нийт 45 мянган хүн оролцдгийн 32% нь монголчууд байна гэсэн статистик мэдээж байдаг. Монголчууд бие бялдар хүч чадал сайтай, ажлынхаа эв дүйг олж, эцэстээгээ хил амаа ойлголцож, сайн ажиллаж чаддаг учраас Солонгосын айл нүүлгэлтийн ажлыг бараг монголчууд бацдаг гэж хэлэхэд хэсдэггүй дээ гэж хэд хэдэн солонгос хүмүүсийн ярианаас сонссон юм байна. Тэд маань хөлийн чандад хөлс хөдөлмөрөө туслуулан шударгаар хөдөлмөрлөж байж олсон мөнгөө эх орондоо ээж аавдаа үр хүүхдүүддээ явуулж эцэг хүнийхээ, эр хүнийхээ үүргээ нэр төрдөө биелүүлж амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нь бодхоор, бахархмаар, бас хайрламаар. За өглөө 7 цагаас ингээ ажилдаа ирдэг. Одоо манай энэд бол манай хамт олон нэг тэмэнд бол одоо тэгээд 5 хүн явдаг. Нэг имүүтэйгээ ингээ явдаг. За өнөөдөр манай тэмээ ахтаар бол одоо Атраа гээд ах явж байна. Доор жимж яаж байна одоо. За пужаанаар бол одоо энэ залуучууд одоо пужаа хийгээд одоо миний буулгасан юмыг бол одоо задлаад буцаагаад ингээ ухсардаг. За манай хамт олон бол одоо ИСА-ны 10 их туршлагатай ийм хамт олон байна да. За ер нь бол ажил хөнгөн одоо хамгийн хүнд нь бол одоо энэ хөрөгч байдаг, том шүүгээ байдаг. Тэгээ тэрийг л одоо ингээд хүнд байл цог буулгадаг, хөнгөн байл тэгээ ингээд ганцаараа буулгаж куромандарын тавьдаг. Энийг бол пагуны гэдэг энэ ягаан юмнуудыг энэ юу бол курума гэдэг. За энийг бол вандан гэдэг шүү. Вандан гэдэг. Тэгээ энийг бол кальпа гэдэг энэ дэвсэн шалны юм. ИСА бол ерөөсөө багийн ажиллагаа. ИСАг бол одоо тэгээд ажлаас шалтгаалж өдөрт 1-2 айл хийдэг байгаа. За ачаалттай үед бол 2 айл хийдэг. Ачаал багтай үед 1 айл хийгээ явдаг. Нэг тэм нь ингээд тавлаа ажилдаг. Имүү маань ингээд нэг имүү явдаг. Тэгээ өдөр бол нэг хоолны цагаар хоол өгдөг. Тэгээ ус ундааг бол та одоо манай одоо энэ ахалж яваа тэмээ ахлах. Тэгээ манай энэ компаниас бол энэ ус
копиг бол ингээ хангалттай өгдөгөө. Тэгээд Исанд явж байгаа хүмүүс бас нуруугаа гамнаад гар хөлөө бэрч гимтэхгүй сайхан ажиллаараа нэг баг хамт олон болж бүгдөө бас хүсэл зоригтой энэ хол газар ирсэн байгаа. Тийм болохоор нэгнээ хайрлаад ингээ сайхан ажиллаарай гэж хэлмээр байна да. За ингээд манай амжилтын амт нэвтрүүлгийн зочин Шинэхүүгийн Мэнд баярында ирчээд байна. Дөнгөж саяхан бид нар нөгөө яг ажлын талбар дээрээс нь уулзсан чинь бас нэг хөдөлмөрч залуугийн дүр байсан. За ингээд одоо болохоор гэрт нь орсон чинь шал өөр нэг сайхан монгол залуугийн бас дүр төрх гараад ирлээ. Ингээд манай амжилтын амтын нэвтрүүлгийн зочид маань ер нь бол яг тийм гоё хөрвөх чадвартай, аливаа зүйлд маш гоё сэтгэлтэй, санаачлагтай, бас олон хүмүүсийн донд нэр хүндтэй. Тэгээд нөгөө хоббигоороо болон монгол үндэснийхээ зүйлийг бас их гоё дээдэлдэг хүмүүс байдаг. Тийм ч учраас Мэнд баярыгаа бид нар зорин ингээд нэвтрүүлэгтээ урьсан байгаа. За Мэнд баяр минь ээ, ямар сайхан монгол хувцс чинь ямар гоё харагддгийг. Тэгээд одоо Солонгос улсад анх иржсэн нэг түүхээсээ яриач ер нь яаж иржсэн 6 жил болж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд 6 жилийн өмнө яг яаж иржсэн. За намайг Шинэхүүгийн Мэнд баяр гэдэг Битүү аймгийн Батсан Бүрсэн мэн уугуул юм байгаа. За би Солонгос улсад ирээд 6 жил болж байна. За ер нь бол Эгэлжирийн малчны хотноос л одоо би энэ Солонгос улсад бол одоо ингээл онгоцсон суугаад анхудаа онгоцсон сууж утсан анхудаага Солонгос төрж утсан юм байгаа. Эгэлжирийн л яг малчны хотноос л одоо ингээд яваад ирсэн. За анх эрэхтэй бол одоо энэ Иса гэдэг ажлыг чинь бол би одоо бас Иса чадахгүй хүн би чаднаа л гэж байсан. За яаж хийх үү гэхэд Иса гэхээр айл нүлэг гэдэг юм аа л гэсэн надад анх. Тэгвэл би ч одоо 5 хонтой гэрээ бол одоо би одоо ингээд зөөгөөд ачаалаад очиж байсан гоо би. Энэ над гэр айл нүүлэх ажил бол нэг асуудал биш байна л гэж байсан. За анх ирээл тэгээд тэр айлын гэрийг нүүлгэх гэсэн айгүй асуудал айгүй чанга байсан. Хил уснаас ахуулаад одоо техникийн хүчээр одоо ингээ ачдаг. Тэгээд 5 тоног машин Юндаал гэдэг ингээ Портер өдр чинь нэршилтэй. Юндаал гэдэг одоо Портер Монголд одоо Портер гэдэг байгаа. Энд бол Юндаал гэдэг юм байна лээ. Тэгээд энэ том машиныг би одоо ачааны том тэргэлж хараад байгаа юм л т. Тэгсэн 5 тонн 5 жаа гэдэг байна лээ. Тэгээд тэр машинуудын нэрнээс ахуулаад тэгээд Садари гээл одоо. Одоо үндсэндээ бол нэрийг мэдгүй зөв машиныг шарж байгаа юм л да энэ дэч одоо. Тэгээд өөр ингэсэн нэршилтэй ороо тэгээд тэр Жумпакс, Утвакс гэдэг одоо тэр нэг том хайрцагнууд янз бүрийн нэршилтэй тэр чинь тусын нэршилтэй Жумпакс, Утвакс, Junipakс гэдэг одоо. Би тэрийг үнэндээ мэдхгүй зүгээр нэг 5 анта гэрээ нүүлгсэн одоо малчайл юухт яг ийм юм нүүлгэх ястаа чанга байсан. Анхны өдөр бол хэцүү юм билээ. За ингээд ястаа барахгүй юм байна. Энэ одоо юу ч одоо Иса гэдэг чиг чанга ажил юм байна. За ер нь барилгын ажил хийгээд. За барилгын ажлыг барилгаж юу яг нь зэмбтэй ч үүрээ дэшээ доошоо гүүгээд. Ястаа асуудалгүй Монгол хүн одоо хүчтэй гээл ингээл очсон. Очоо баскет ус ойлголцоо айгүй чанга юм байна лээ. За ингээд бас ер нь л ирээд ажил бол их гологдсон л доо. Хил ус байхгүй. За тань талын хөрөөж гисэг мар хүн ч юм бас хүндлэн байлээ. Тэгээд за ингээд бас өхөр мал малдаг ажил байдаг. Адуу мал өхөр малдаг ажил байдığım байна гэд. За нэг өхөр чи ихээр явсаа. Өхөр малдах бол өстой асуудалгүй. Би насаараа одоо манай нутаг Төв аймгийн Батсан Бүрсэн бол ерөөсө премьер аж ахуй өгдсөн. Ийм өхрийн аж ахуй одоо их өхөр их төлөхгүй юм. Өхөр олонтой юм газар манайсан бол. За өстой премьерийн өхөрд өссөн асуудал биш юм байна гэ яваад очсон. За яваад очсон бас чанга байсан. Тэгээд очоод би нутгийнхаа өхөр шиг сахаа өвсний тавьж өгөөд одоо ингээд татваргаар татаас хэрээдээд одоо өхөрдөө өвс өгчөндөө гэж би бодож ирсэн. Тийм байгаагүй тэр өхрөд ч одоо алим тоорт одоо бид нар нэг кино театрт ороод бокормод тим мэддэг. Тэгэхэд яг тэр шиг тим зам мэддэг юм дээр өхрөч. Янз бүрийн тим одоо нарийн боовны үйлдэл иддэг. Тэгтээ өвс тоос иддэг. Тэгтээ арай л өөр үед юм байли. За ингээ ажил голж авсаргаа сүүл тэгэл яг Иса барилга дээрээ ирсэн дээ. Тэгээд энэ хот дээрээ сайхан ер нь ажлын дөртөө болоод ирд юм байлээ. Тэгээ хүнтэй сайхан эвтэй найртай эвсэг сайхан байхад бол одоо ажил үс бүтэж сайхан явдаг юм байлээ. Би бол хүнтэй үлийг хамаар яваад байдаггүй. Сайхан эвтэй найртай тусдаа дэмтэй нэг хүн тусдаа нохоод ястай явъя даа гэж бододгийг. Анх хэрэгтэй бол одоо бас малчин байсан да. Тэгээд бас нэг үйлдвэрт ажиллаж исэн. Тэгээд ер нь бол малчны визээр өгөөл тэгээд ер нь виз гарцсан доо. Тэгээд би бас гайхаж исэн шүү. Олон хүмүүс нөө виз нь гардаггүй гэд юу яаж исэн, гардаггүй гэж исэн.
Тэгээ миний ажиллаж исэн газар чинь бас зөндөө хүмүүс виз өгчсэн гараагүй л байсан. Тэгээ би малчныхаа визээр өгсөн миний виз гарсан. Тэгсэн миний виз үнэхээр гарцсан байсан. Хүмүүс итгэхгүй байсан. За анх ирээд найз нар бол яг хөдөө гадаа найз нартай асууж л байсан л да. За миний найз юу хийж ийн гэсэн. Яг би чи одоо бас нэг одоо худлаа одоо ярьж л байсан л да найз нартай тоглоод. Найзны солонгос хэлнээ багш хийж байна. Найзны одоо юу хийж байна? Дарга хийж байна гэл амар тоглодог суу найз нараараа. Тэгээд найзыгаа татнаа урилга явуулнаа моолнаа гэл. Би энэ харын виз мэдэхгүй юм чи ерөөсөө. Тэсээ хамаагүй бас тэр үед бас залж исэн юм хөвгөлтөд өгöd их байдаг л да. За манай Мэнд баярын хувьд үндсэн ажлаа хийхийг хажуугаар бас нөгөө хоббигоо болгож өөрийнх нь дуртай зүйлийг бас хийдэг байгаа. Тэгээд Солонгос улс дахь Монгол бүхийн холбоо гэж байгуулагдсан байна. Тэрний одоо тэргүүлэгчээр тэгээд Солонгос улсад байгаа энэ олон залуучууд бүхийн одоо авьяастай бүх залуучуудыгаа бас гоё нэгтгэж чаддаг олон түмэндээ бас нэртэй бас их хүндлэлтэй юм хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ холбооныхаа талаар болон за тэгээд мөн одоо энэ хоббиныхаа талаараас биднэрт танилцуулахгүй юу? Манай үндэсний бүхийн холбоо байгуулагдаад 1 жил болж байгаа. За манай үндэсний бүхийн холбооны одоо тэргүүнээр бол одоо ядмаа гэж сумын манлаа зам бол ажилдаг. За тэгээд өдөрлөх зөвлөлийн дарга Адиад орчин Болдбаатар гэдэг сумын зам ажилдаг. Тэгээд сумын зам Бямд орж гэл манайхан тэргүүлэгч 8 гишүүн байдаг. За би бол одоо тэргүүлэгч гишүүн үндэсний бүхийн тайлбарлагч засуулагч орон дээр явдаг. За би бөхөө тайлбарлаад за ингээд 3-ын дав болонгод цолоо дуудаад ингээд явдаг. Бүгдээрээ өгнөөр юм байна. Өндөр батсан бүрсмийн харьяатад өндөр нарвч нэгэн аймгийн зам баяр сайхны жахан сайхан. За тэгээд ер нь Солонгос төрснөөс хойш сайхан энэ наадмыг бол ус гоё сайхан хийгээд зохион байгуулъя гээд найз нөхөд сайхан ураах дүүнэртэйгээ нэлээд сайхан наадам зохион байгуулаа явдаг. За олон сайхан наадам зохион байгуулалтанд оролт зохион байгуулж исэн. Манай хамт олон би бас ингээд оролцоод зохион байгуулж исэн. Ер нь бол наадам бол сайхан болдог. Тэгээ манай баяр наадмын одоо бас хууль хаврын чуулган хуралдаад сайхан баяр наадмын хуулиараа бас энэ 50 гар мянган иргэнтэй Солонгос улсад үндэсний бүхийн холбоог бас хөгжүүлэх журмаар бас Сум аймгийн цол олгоно л гэсэн одоо тийм яригдж байгаа юм байна лээ. Тэгээ бас сайхан цол олгохдох бах. Бас тэрэнд бол их баяртай байгаа. Тэгээ манайхан бол бас анхныхаа бас зохион байгуулалтад анхныхаа яг наадмыг бас сая Солонгосын Бусан хотод хийсэн дээ. Баруун талын баруун маград бага туамгийн дарган сомын харья дүнжин дарвэжэгэв салуконин даваач адын туман үзэлчтэй Сөүл хот дахь MBC төв хуудастай лайк дарж нэгдээрэй. За ингээд Мэнд баярынхаа гэрт нь орж ирэнгүүт ерөөсөө би энд Монгол хүн амьдардаг шүү гэсэн шиг шууд Монгол төрийнхаа далбааг ингээд хоймортой сайхан залаад дээдлчихсэн байна. За тэгээд ингээд тэр чигээр ингээд Монгол гоё уур амьсгал Монгол ингээд зүйлүүдэд дээдлсэн байна. За тэгээд идэ тав гэдэг нь харсан ч гэсэндээ яг нэг цагаан сар болж байгаа юм шиг ийм гоё ингээд домптой бүх зүйл ингээд монголоороо байна. Энэ нь бол маш их гоё те хэдийгээр ингээ гадаад улсаар амьдарч байгаа ч гэсэн Монгол гэсэн бүх зүйлээ дээдлэн амьдрна гэдэг бол Монгол хүний хамгийн чухал үнц юм шүү те. За тэрээ сайхан танилцуулах бид нар. За одоо Монгол төрийн бол далбаа бол одоо ингээд байна бас манай нэг найз бэлгэлсэн юм аа тий. За энэ мандал хайрхан гэдэг Төв аймгийн Батсан бүрсэн юм бол одоо мандал хайрхан гэж зураг байдаг. Би яг энэний ингээд 10 билээр бол ингээд тоглож өссөн. 10 үр билээр нь л ингэж наадаж өссөн. За миний ээжээ бол яг энэ мандалаар араар одоо 1800 оноос хойш одоо бид нар яг энэ хайрхны ард бол төрж өссөн. Одоо энэ Төв аймгийн Батсан бүрсэн манд бол яг бид нар шиг ийм удам өгшөлтэй 1800 оноос хойш яг нэг суурин газар амьдэрсэн энэ хайрхны араас ярьдэл байдгүй маа. Их ховрхон байх нь бол байдаг. Маш ховрхон байдаг. За би түүний нэгэн үрсад энэ хайрхны ард хүн бол төрс хөлд орсондоо бахархаж баясаж явдаг юм аа. Тэ. Нодлон би бас барилдаан зохион байгуулад одоо ядмаа зохион байгуулаад очиход бол энэ бэлгийг бол бас нэгдэл гэдэг бүхийн холбооноос бол одоо гаргасан календар юм байлээ.
За энэ тэгээ энэ календарыг бол бас бэлгэлсэн. Тэр наадмын дээр очиход. За энэ дөрвөн хүүхэдтэн бол бас манай нэг ах уу, нутгийн ах маань бэлгэлсэн. Дөрвөн хүүхэдтэн ингээд эвтэй дөрвөн амттай юм сайхан. Бас ийм гоё юм бэлгэлсэн. Энд болохоор бас ийм гоё ингээд талархал за тэгээ Монгол номнууд байна. Энэ бас нэг утга учиртай байна тий. Эндээс бас манай үзэгчдэд танилцуулахгүй юу? За би дээрээс за энэ саяхан 1 сарын 28-нд бол Арвиг Арден гэдэг бол одоо бас Урангаа гэдэг ихшүүл ийм сайхан бүхний барилдаа мал зохион байгуулсан Монгол улсын авраг бүрэн төгс аврагт хүрэлцэн ирсэн Монгол улсын зан хөдөр булга за Олимпийн наадмын алтан мөнгөний медальтай содон бэлж байгаа гэдэг одоо мундаг бөхчүүд ирсэндээ мундаг тамирчид ирээд бас үзэгчдийн суудал сууж байсан. За тэгээ ингээд энэ наадамд оролцоодаас ийм сайхан календар өгсөн. Тэгээд над ийм бас ийм юу өгсөн. Ийм талархал Арвиг Арденгийн талархал бас мөнгөний шагналтай надад өгсөн байдгийг. Тэ Топсон компани ерхий захирал Наранбаатар гэдэг хүн одоо энэ компани захирал юм байна лээ. За тэгээд би бас энэ гэрээнийхээ залуустай бас нэгдэж бас сайхан тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Одоо энэ бүгд гэрээний залуусын нэг төрийн бас байгуулга гэдэг мөнгө шаргал гэдэг нэг бас мундаг хүн байд юм аа. Тэр маань сайхан зохион байгуулад бас л юм ер нь бол баярын бичиг бол зөндөө зарим нь бол далт хийчээд энэ багтахгүй. За тэгээд ийм сайхан тэмдэгнүүд нутаг орны манас энэ бас нэг Пайжу хотын бас наадмын юу юм шиг байна. Тэгээ нэг Пайжу 2024 гэдэг одоо манай Солонгосын хамгийн том наадам 24 онд болсон. Морин цэрэг мэг гэрээд тэр наадмын бас Ингирийн тэмдэгнүүд байна да. Энэ 2 3 жилийн тэмдэг байна. За бас над Батсан Бүрсмын 100 жилийн ингээ тэмдэг бас байгаа. За ийшээ юу явал бас за энд бол одоо бас миний шүтгэж хайрлаж явдаг нутгийн манай хайрхан мандал хайрхан байна. За энд миний Батсан Бүрсмын бол одоо бас түүхэн ингээд ном байдгийн. Миний Батсан Бүрсм бол одоо өнгөрсөн жил 24 онд бол Батсан Бүрсм сургуулийнхаа 100 жилийн өг бол хийсэ. Би Төв аймгийн Батсан Бүрсмын 100 жилийн ёо байна. За ингээд нутгийнх ингээд энэ номыг бол Хөөе мандал огт Дэмбэрэл дөржийн инх чаргал гэдэг энэ номыг бол бичсэн. За энэ номон дээр бол бас миний өвөг удам миний өвөө эмээ бол байдаг. За би тэр одоо энэ бол миний өвөө. Энэ Батсан Бүрсмын одоо алтаа өхрийг бол одоо өсгөн үржил үнэтэй хөв нэмэр оруулсан хүн байд юм аа. Содмын шар хүү гэж энэ бол миний эмээ Мегамар гэж хүн байна. За би одоо энэ үр удмын л хүн. Энэгээр ийм хүн бол төрсөн доос их бахархаж баясаж явд юм аа. Омогшиж явдээ шүү. За энэ манай нутгийнхны ийм ном байна. За энэ дээр ингээд Хөөе мандлын бүхний хүчтэй холбоо гэдэг энэ дээр одоо миний энэ номон дээр одоо би бодод бичигдсэн байдаг. Батсан Бүрсмийн бол аймгийн зан Бадам гаргийн Зэцэн Дунс гэдэг хүн бол одоо энэ номыг л бичсэн. Тэгээ бас өөрийнх нь бас миний оруулж бичсэн дэх баяр нэрийг оруулаад бичсэн дэх баярлж явд юм аа. Тэгээд Батсан Бүрсмын нутгийн зөвлөлийн одоо бүхний холбоо намайг бол одоо энэ нутагт бүхтэй айлбарлаж одоо бас ажиллаж амьдарч байгаа аймгийн дид засуул гэдэг цолыг бол олгосоо. Би тэр цолтоо одоо өдөө хөр сайхан бөхөө засаал сайхан явж байна да. Энд миний зураг байгаа. Маш гоё шүү дээ. Тий. Чин л одоо хүний амьдралын баялаг түүх амжилт шүү дээ. За энэ одоо ингээд аймгийн засуу Шинэхүүгийн минь дээр гэдэг одоо миний зураг бол энэ байна. Одоо манай Батсан Бүрсмын Хөөе мандлын хүчтэн бүхийн холбоонд л одоо бас ингээд оруулсан байлаа. За ийм л зургнууд байна да. Тэгээд за би юмыг бол одоо Монгол гэрээ бол одоо би ийм Монгол гэрт өссөн. Тэгээд одоо бас биелэгдээд ингээ Монгол гэрийн юу бол Монгол гэрийг авчрыг гэртээ тавьчихсан байдээ. Ингээд. Тэгээд би юмыг хосоорон цуглуулдаг. Би одоо ингээ 2 хүүхэдтэй. 2 охин хүү хоёртой. Би юмыг дандаа ингээ хосоорон цуглуулдаг. Дандаа ингээ юм хосоороо миний 2 хүүхэд гэдэг ингээ дандаа ингээ хосоорон цуглуулдаг. 2 нохоо байна. Ингээ 2 өөр хүүхэд, 2 шар шуу гэл ингээл. Тэгээ хосоорон их цуглуулдаг да. Ном уншнаа нэгээр одоо энэ сайхан ном байна. Энийг одоо энэ сайхныг одоо Магсарж өгвөл мундаг одоо хөгжмийн зохиолч хүн байдаг. Тэр ном одоо над бол бэлгэлсэн юм сайхан ном байна. Нархасын дуул гэдэг. Дуун гэдэг энэ сайхан ном. Бадарчин Магсарж Жалбуугийн ган чимэг гэдэг хүн бол энэ өвл бас ирээд явсаа. Цагаан сарын үеэр. Тэгээ сайхан номнууд. За ном бол сайхан уншнаа үе завсар цагаараа бас сайхан номнууд байна. Номнууд өвд юм байна. За энэ одоо нүд чаглаад байгаа. Маш их нүдэн өсөд байгаа. Сайхан Монгол. За энэ бол одоо нүүдэлсэн соёл одоо наадмыг харуулсан тийм сайхан зураг л да. Энэ Эзэн Чингис хаан маань 1162-оос 1227 он хүртэл амьдрахтаа бол одоо бас ийм сайхан одоо Монгол улсын маань бас бүрэн тогтоож
одоо ийм сайхан ард түмэнтэй, ийм сайхан наадамтай, ийм сайхан өв соёлтой ингэж л одоо бий болгож өгсөн бол одоо бидний одоо ханийн бидний хайрлж хүндэлж явдаг одоо шүтэж биширж явдаг дэлхийн хаан жодсон Чингисийн удам шуул гэж одоо хэлж явдаг Чингис хааны хаан бас ийм зургийг бол бас энэ ч ингээ залсан байт юм аа. Одоо ийм нүүдэлч удамтай одоо нүүдэл наадмын харуулсан ийм зураг байгаа юм л да. Нүүдэл наадмын харуулсан л ийм зураг байгаа. Тийм байгаа. За би жисаянд тарг одоо ингээд бүрээд уудаг. Мөнгө аягандаа сайхан цайгаа ус тавиад өглөө уудаг. Ер нь бол энэ хоол хүнсээр одоо энэ иж уудаг саваараа одоо хувцар савч хор давдар үүсгээд байна гэж байгаа. Ер нь бол бас яг энэ ууж хэрглэж байгаа, иж хэрглэж байгаа юм аа ороод хүн өөрийгөө эмчлэхийн бүрэн боломжтой юм байлээ. Энэ зис аяг мөнгө аяг бол ер нь хүний биед бол сайн. Тэгээ би бол одоо им имлэг гэхээс илүү зүгээр энэ аяг шаазан гараад өөрийгөө эмчлээд ингээ явчихдгийг шүү дээ. Ер нь өвч хавдаг юм над байдаг юм доо. Тийм л үндэ. За бас ингээд энэ хөөрөг би бас хөөрөг дайлантайгаа л явдیں۔ Хааж очсон тэгээд. За энэ ийг маань найз маань оруулж өгсөн энэ их үнэтэй бас их уур орсон ийм дайлан бүтээл юм байна лээ. Ингээд Азийн дөрвөн бэрхтээ хоёр ийм очиртой ардаа ийм хемри мортой ингээд дөрвөн хүчтэнтэй ийм хөөргөний дайлан байна. Ийм гоё дайлан. Тий, миний найз бол надад урлж өгсөн юм аа. Оюун тогтох гэж залуу бол одоо санаачлагаар одоо ингээд урлж өгсөн. Тий, нэг хуурай гар урал хийдэг юм залуу байд. Энэ залуу манай урлж өгсөн. Ах дүүсээрээ урлж өгсөн. Өөрөө ч гэсэн юм уралдیں۔ Ийм сайхан урлж өгсөн. За хөөрөг бол яах вэ? Сүүл үеийн ийм хөөрөг орчин цагийн хөөрөг байгаа. Хаш хөөрөг нугааш. Ийм хөөрөг байна. Тэр хүний чимиг юм да. Одоо би суддээ шүү бас Монгол их орондоо байсан бол улсын энэ сайхан хөөр дайлангаа төмө олонтойгоо самхилаад найз нөхдөйгөө морин дэл дээр эсгэрэж явах юм бэлөө. Эсгэрж явж исэл байх байсан байх та хэрвээ Монголдоо байсан бол гэж боддتي. Би бол ерөөсөө багасаа л морин дэл дээр ерөөсөө өссөн юм л хөвгт. Тэ. Заримдаа их орноо сан иж явъя их орноо. За сайхан хоёр сайхан үр хөвгтэйг санаа шүү. Ээж хоёр хүүхдээ сайхан бас хүний зэрэгтэй сайхан өсгөж өгч байгаа. Ээж хоёртаа маш их баярлдаг юм уу би. Ийм сайхан хүн болгож ээж хоёртаа бас баярлж бас нэг нэрийг нь бүтэн авч явах юмсан да. Мундаг эрдэнтэн доктор болдгоо юм ч гэсэн ядаж нэг нэрийн л нэг бүтэн авч явах юмсан да гэж боддог доо би. Гэж би нутгасаа гарсан. Нүдлийн шувуу шиг газар сайгүй тэнсэн. Халуун хүйтнийг ажралгүйгүйсэн. Харин хүмүүс нана иневч цаана хүйтээ. Хөөж би нутгасаа гарсан. Бүх тайлбарладаг байсан. Энд тэндээ аваад ахлах Сумаа аймгийн наадамд очиод бүх тайлбарладаг байсан. Тэгээд бол энд бол наадам л өргөн дэлгэр сайхан болдгоо. За энд наадам болоход бол одоо бас хүмүүс их баярлдаг да. Бас гоё наадам болж нэг наадам үзэхэл хүмүүс очдөг юм уу. Тэгээд Монголоос их олон сайхан бөхчүүж ирдэг бол амьгийн алдар цолтой бөхчүүж ирээ барилдаа төрүүлж үзүрлээл явдаг. Энд байгаа бөхчүүд маань ч гэсэн сайхан барилддаг. 7 сарын бол хагасаа бүтсөнгөл ер нь 7 сарда бүтэн наадам болд юм уу. Тэгээ би бол одоо энэ чинь одоо бөхөө тайлбарлаа л явж байна. Одоо сайхан бүх тайлбарлах сайхан шүү дээ. Тайлбарыг нэг яазарснаа. За бүх тайлбарлыг бол одоо би Эрдэм Номбол сурж их сураагүй би зөв одоо мундаг хүн биш л дээ. Яг байглаасаа л тэгэл одоо бүх их багасаа үздэг. Миний өвөө бол одоо бүхийг бол ингээд данс оноолтын нэг дэвтэр дээр бичдэг хүн байсан. Шар гэж Төв аймгийн Батсан бүрсэн уугуул юм байсан. За тэгээд өвөөтэйгээ зөв бүх үздэг. Тэгээд бүх тайлбарладаг хүн их гоё юм байна да. Тэгэж
харддаг байсан. Тэгэл ер нь бол зургт үзэж байгаа л тэгэл ер нь сурцсан доо бүх тайлбарлыг. Тэгэл бүх тайлбарлыг чийд юм аа. Тэгээ цолыг бол яг би бас нэг байглаасаа бас юм багасаа ер нь багтаа их дуулдаг байсан. Бас дууны аврам болж исэн байлээ би. Тэгээд сайхан дуулдаг болооч тэр цол молдыг бол хоолой нэг сайхан боловч үгэж ажиллаж бас цол молдуудах бүрэн боломжтой юм гэж бас Улс аймгийн олдор цолтой том бөхчүүд бас засуулууд бол зөвлөсөө. Сайхан цол сайхан дуутахаар боломжтой бүрэн боломжтой юм байна шүү. Бүхийг бол сайхан тайлбарлаж ирэх гэж хэлсэн. Тэгээд энд би бөхөө тайлбарлаад наадам алгасахгүй явдаг. Тийм болохоор намайг энэ бөхөө тайлбарлаа гэж манай бүхий холбооны тэргүүн бас юм зарлиг буулгаал тэгэл бөхөө тайлбарлаа л явчих. Манайхан ч их айгуу дуртай манай бөхчүүд. Тийм л энэ да. За би хоёр хүүхэдтэй бас нэгийн 5 настай, хүүгээ 5 настай, охиноо 7 настай багт би энд ирсэн. Одоо 6 жил чинь 6 жил боллоо. За тэгээ гэрүүлийн асуудал яах вэ? Тэгээд хүний бол одоо бас амьдралд юу их тохиолдох вэ? Тэгээд бас хоёр тишээ болсон байт юм уу? Тэгээд ер нь бол харамсалтай байгаас нь л ээж аваа өсгсөн миний хоёр хүүхдийг ер нь хөдөө мал дээрээ тэгээл өсгсөн байт. Ер нь бол энэ солонгос төрж байгаа хүмүүс гэр бүлэрээ ирээрээ. Одоо энд ингээ хараад бол 10 хүний 8 салцсан байдаг шүү. Яг үнийг хэлэхэд гэр бүлийн асуудалтай. Тэгээд янз бүрийн асуудал гардаг. Тэг би боддیں۔ Монгол улс ганцхан юм дээр дутаа ажиллаж байна. Энэ гэр бүлийн асуудлыг хуулиа чангатгаа. Тэгэхгүй бол одоо эцэнээс нэг нөхөр нь ингээ мөнгө эхнэрийн чинь мөнгө явуулаад тэнд очиод ерөөсөө мөнгө байхгүй. Хөөх юм нөхөр энд нэг турж ичсэн. Өвчсөн хавцсан яваад очдөг. Ясам дээр тэр эхнэр айл өөр хүнтэй суугаад ч юм уу ингээ явцсан. Тийм тохиолдлууд бол маш олон бүртгэгдэж байна энд. Энэ гэр бүлийн хуулийг сайхан шинжилт оруулаад бас зохицуулаарай гэж би хэлмээрээ тийм залуу хүүхдүүд одоо өөрөө хүүхдүүд та нар айл болох одоо бас хоёулаа ирээрээ гэж хэлмээрээ хоёулаа гэр бүлэрээ ирүү сайхан шүү элэг бүтэн байх сайхан зүйл байдаг юм аа би бол одоо амьдралдаа бол би одоо амьдрал намаа сайхан заяасуу сайхан ээж аавтай бас сайхан хамт олонтой заяасан ганц алдсан бол бас хань жил ингээ гэр бүлээс нэг хоёр тийш бассандаа л тэр дил харамсч явдیں۔ Өөр юм дээр харамсдаг юм аа. Тэгээд ах дүүс найз нөхөд маань ер нь гэр бүлээр байх сайхан юм байдгүй шүү. Тэгээд ер нь бол яг гэр бүлээрээ виз мэдүүлээд ирэхээр бас асуудууд эхэлдэ гарна гарахгүй гээл. За тэгэхээр ер нь бол тодорхой хэмжээнд бас багах хугацаа өнгөрөө явдаг юм уу? Тэгэхгүй бол одоо тэгээд энд нэг гэр бүл, тэнд нэг гэр бүл айгүй хэцүү асуудалтай л да. Тэгээд ер нь яг энэ гадаад байгаа хүмүүс л одоо их мөнгө олоод ирэхээрээ саллаа барилаа эхнэрээ солилоо нөхрөө солилоо эн чинь тийм байдаг юм аа эхнэр эргүүлэх нөхөр эргүүлэх тийм зав байдаг юм аа за дараа нэг бас нэг гэр бүл зохиогоо ингээ явж идэг гадаа дотоод ч юм уу дөнгөт энэ гадаг шаваад эхнэрээ аялчлаа штэ одоо өрөвхтэй аялаа тийм байдаг юм аа ер нь бол Монголд байгаа энэ залуучууд ч бас айгүй хялбар амьдрахыг хүсдэг болцсон айлын нөхөр нь ингээ мөнгө явуулж хахад эхнэрийн нэг толгойг нь угаагаад мөнгөцсөн аваа байж идэг ер нь тийм сонирн болцсон юм бэ лээ Монгол залуучууд бас ер нь бас бэлгийн юм дээр хэврэх дуртай болцсон юм бол гэж би хараад байдсан шүү дээ. Тэгээ одоо яг гэр бүлийн асуудал ийм байна. Одоо яг үннээл ярьлаа одоо энэ бас нэг том сануулга болох байлгүй дээ. Аль болохоор тэгээд цуг байгаараа би бол сэтгэл холдноо гэж хамт гэр бүлэрээ халуун ам бүлэрээ байгаарай л гэж хэлмээр байна да. Одоо ирж байгаа хүмүүстэй. За манай энэ удаагийн нэвтрүүлэгт амжилтын амтыг ивент итгэгч Захирал Туулманаас ирсэн байгаа. За ингээд манай Туулман бас ингээд манай нэвтрүүлгийн зочинд гарын бидгийг гардуулнаа. Амжилтын амт нэвтрүүлгийн хамтрагч 26 жилийн түүхтэй Микос компани. За энэ удаагийн амжилтын амт нэвтрүүлэгт оролцож байгаа Миндэд баяр хүргэе, амжилт хүсье. Тэгээд Микос компанийнхаа бүтээгдэхүүний дээжээс бэлгэлье. За баярлаа. Тэгээд танаа хамт олонд ажлын амжилт хүсье. Эрүүл их хадж ирэх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэнгэрээ ёо.